Сайн байцгаана уу? Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар жил болгон уламжлал болгоно мөнх тэнгэрийн бичиг Монгол уран бичлэгийн мэдлэгийн төлөө байгуулдаг билээ. Уг үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг Монгол улсын ерөнхийлөгч та бүхэнд гардуулан өгнө. Үзэсгэлэнгийн шилдэг уран бүтээлчийн шилдэг бүтээлийн эзнэр Цэрэн доржийн мөнх эрдэнэ соёл үсэг гэртээ үсэг өргөжин үсэг Монгол бичгийн бүтээсэн цагийг татмуулж зайлшгүй буюу жанлал төлөвлөлтөд талархсан байна. Тусгай байрын шагналыг Ганбаатарын оюун сүр Батнасангийн Тисмаа нарын оюун бүлгүүр нийт шастар бүтээгээр байна. За мөн тэнгэрийн бичиг хоёр бүлгээр тусгай байрын шагналыг Нандин хаан нийслэлийн 24-р сургуулийн 11-р ангид тусгай байрын шагналыг Исуийн тусгай байрын шагналыг Намын зул нийслэлийн 37-р сургуулийн 12-р ангид сургуулийн сургалтын дундаас Дид байрын шагналыг Үнийг нийслэлийн 3-р сургуулийн 9-р ангид Дид байрын шагналыг Батармаа нийслэлийн 23-р сургуулийн 10-р ангид Ургуул шагналыг Солон нийслэлийн 67-р сургуулийн 10-р ангид Ургуул шагналыг Аюун заяа нийслэлийн 50-р сургуулийн 9-р ангид тусгай байрын шагналыг Ээж Чулуун цэцэг нийслэлийн 113-р сургуулийн 8-р ангид тусгай байрын шагналыг Б. Батанхор нийслэлийн 67-р сургуулийн 10-р ангид тусгай байрын шагналыг Е. Игчин тусгай байрын шагналыг А. Халиун тусгай байрын шагналыг Т. Дүлгүн Анги батлын Код инновац сургуулийн багш Ургуул шагналыг Б. Бүрсүр нийслэлийн бэлэг оюун сургуулийн багш Ургуул шагналыг Б. Новсүр нийслэлийн эдмийн үйлдвэргүй зөвсгөл сургуулийн багш Ургуул шагналыг Г. Цэндаюш Монгол улсын боловсролын сургуулийн аяар эцсийн сургуулийн 5-р ангид сурагч Үсгийн урлагийн шилбэгүүд үндэсний бичиг үсгийн зүтгэлтнүүд бичиг соёлоо шамдан суралцаж түгээн дэлгэрүүлж байгаа Монгол бичигтэн сурагч багчууд та бүхэнд үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье. Монгол бичиг бол монгол хүн болж төрсөн монголоороо бахархдаг хүн бүрийн оюуны үнэт ийм бахархалт өв билээ. Монгол бичигтэй дурлаж өв соёлдоо шимтсэн та бүхэн бол энэ үнэт өвөө хадгалан хамгаалж үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж байгаа эрхэм үйлсийн эзэд юм аа. Дахин баяр хүргье. Миний бие өөрийн биеэр үлгэрлэн хожууч гисэн гэлээ үндэснийхээ бичгийг сурч сурсан мэдснээ түгээх өгөхийн тулд хичээл болгон заасныг хүүхдүүд та нар үзсэн байх гэж найдаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад албан бичиг, гадаад иргэний шагналын батламж, элчин сайдын итгэмжлэх жуух бичиг, ерөнхийлөгчийн тамийн газраас гарч буй урилга, талархал, өргөмжлөл, батламж гээд бүхий л баримт бичгүүдийг Монгол үндэсний бичгээр бэлтгэж хос бичгтэйгээр ингэж батлагддаг юм аа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүр зохион байгуулдаг мөнх тэнгэрийн бичиг уран бичлэгийн үзэсгэлэн бол Монгол бичгийн хүрээнийхний хүсэн хүлээдэг томоохон уламжлалт ийм баяр болсон. Өнгөрсөн жил цар дагалын нөхцөл байдлаас шалтгаалan хойшсон үзэсгэлэн маань өнөө жил үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Улаанбаатарын гудамжны нэгэхэн мэдээллийн байгууламжид дэлгэгдсэн байгаа нь нийслэл хотоо өв соёл үндэсний агуулмжаар чимж байгааг энийг илэрхийлэх юм аа. Өнөөдөр мөнх тэнгэрийн бичиг үзэсгэлэнгийн шилдэгүүдэд уламжлал ёсороо шагналыг нь гардуулах боломж олдож
та бүхэнтэй уулзсандаа миний би туйлын баяртай байна. Үзэсгэлэнт оролцсон бүх хүүхдүүд, уран бичээч, Монгол бичигтэн багшууд, эрдэмт багш нар уран бүтээлчтэй бүгдд нь дахин баярлалаа гэж хэлье. Чихний чимэг болсон аялгау сайхан монгол хэл бичиг үсгээ сурч судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэм үйлсэд цаг зав сэтгэл зүрхээ зориулсан тань гүн талархал илэрхийлж улам их амжилтыг хүсэн өрөөё. Мөнх тэнгэрийн дор монгол бичиг соёл түгээмэл болтугай. Баярлалаа та бүхэнд. За намайг 2 дугаар сургуулийн 12-ийн ангийн сурагч Оюутан гэдэг. За энэ удаагийн Ган төмөр охтой Оюутан гэдэг. За энэ удаагийн үзэсгэлэнгээр болохоор Монголын нүс товчоог яг бүтээлдээ шингээж хийсэн байгаа. За миний уг бүтээл маань 2 м 40 1 м 20 гэсэн ерөөдөө нэлээд том бүтээлээр өөрөө бие дааж оролцсон. Яагаад гэх юм бол би төгсөг ангийн сурагч, тийм учраас яг өөрийнхөө ангийн хүүхдүүд болон өөрийнхөө таньж мэддэг хамаатныхаа бүх хүмүүст Монгол одоо өв соёлоо уламжлуулахын тулд энэ бүтээлийг өөрийнхөө сэтгэлийг одоо шингээж хийсэн байгаа. За тэгээд уг бүтээлийг маань хийхэд надаас гадна зөндөө олон хүмүүсийн хүч хөтмөр шингэсэн манай багш, гэр бүлийнхэн, найзууд гэх мэтчлэн зөндөө олон хүмүүс тусалж тэмцсэн байгаа. За тэгээд ерөөхдөө бол уг үзэсгэлэн манай одоо яг надтай адилхан сурдаг бүх манай найзууд, үеийн багчууд гэх мэтчлэн бүх хүмүүс яг тисээ ядаг хүлээдэг маш томоохон үзэсгэлэн. За тэгээд энэ удаагийн үзэсгэлэнгээрээ ингээд амжилт гаргасандаа баяртай байна. Дээд үеэсээ заяат энэ манай Монгол босоо бичгийг бол хэдүүлээ ингээд өв боломжтой авч үлдэх хэвээр. Энэ бол бидний зайлшгүй сурах хэвээр зүйл гэж боддог. Монгол хэл орон зохиолын багш Норвсран байна. Тэгээ манай шавнар маань 8 дугаар ангийн сурагчид хичээнгүй бичгийн төрөлд оролцоод 3 дугаар яринд орсон. 2 жил дараалан ийм амжилт гаргаж байгаа шавнартай баярлалаа. Хамтарч ажиллаж, тусалж дэмжсэн Монгол хэлний заа харган нэгдлийн багш нартай бас талархаж байна. За тэгээд манай сургууль ер нь эрдмийн өргөөчүүд бүгдээрээ Монгол бичгээ, үндэсний бичгээ их дээдэлж бүгдээрээ суралцаж сая 5 сарын бичиг үсгийн баярт зориулаад 6-аас 12 дугаар ангийн бүх сурагчид үзэсгэлэн гаргасан. 6-7 дугаар ангийн хүүхдүүд хичээнгүй бичгээ, тэгээд 8-аас 12 дугаар ангийн хүүхдүүд бүгдээрээ гар утасны ап ашиглаж бичвэрүүдээ анги-ангиараа цахим орчинд үзэсгэлэн гаргаж босдод түгээн дэлгэрүүлсэн. Хүүхдүүд ер нь үндэсний бичгийг урд өмнөх жилүүдийг ботход одоо сүүлийн үед бол маш их идэвхтэй суралцаж эхэлсэн. Тэгээд миний хувьд болохоор яг монголчуудын язгуур, өв соёл, яг монгол үндэсний сэтгэлгээ яаж шингэсэн гэдгийг үгийн үндэс язгуур тэр бүтэц тэрэн дээр нь тулгуурлаж их тайлбарлаж өгдөг болохоор тэгээд илүү их дур сонирхолтой болсон. Тэгээд хүүхдүүд одоо өөрсдөө яг тогтолцоод ийм учраас юм байна. Агуужим, уудам, уужим, уушиг гэдэг үгийн язгуур нь яг ингээд агуу уужим гэдэг ийм учраас зүгээр нэг дуртай үсгээрээ тэмдэглэдэггүй юм байна гэдгийг ингээд ойлгоод ухаж ойлгох тусам улам их сонирхож тэгэл хичээл орох чинь монгол хэл монголч орон зохиолын 3 хичээл ороход тэр монгол бичгийн хичээлдээ илүү бараг нөгөө хичээлүүдээсээ дотоод орчих сонирхолтой болчихсон. Ер нь эрдмийн өргөөгийн бүх сурагчид их ундаг. Тэгэхээр тэр хичээж зүтгэж байгаа шавнартай маш их баярлалаа. Энэ жилийн үзэсгэлэнгүүдийг автобусны буудал дээр тавьсан байсан. Манай хүүхдүүд нөгөө зарим нь бичлэгийг юугийн аваад зургийг тавьчихсан байсан. Тэгээд тэр нь болохоор хүүхдүүдэд маш их урам өгж байгаа. Тэгээд хүүхдүүд ер нь багшаас илүү баг хүүхдтэй илүү их нөлөөлдөг. Тэгэл энэ уралдаан тэмцээнд өнгөрсөн жил манайх хүмүүн бичиг энэ мөнх тэнгэрийн бичээс хоёуланд нь улсад байр эзэлсэн. Тэр хүүхдүүдийн сургууль дээрээ үзэсгэлэн гаргасан. Тэр хүүхдүүдийн өргөмжлөлийг нэгэд ангид нь тавьснаар хүүхдүүд яг энэ хүүхэд шиг сурна гэсэн тийм ирмэлцэлтэйгээр тэгээ ялангуяа миний хичээл орж байгаа 2-8 дугаар ангийн хүүхдүүд болохоор яг л нэг хүн шиг ингээд жиг дэвчтэй болсон. Тэгээд тэр нь болохоор ингээд бичгийн хэвэн сайжраад ирэхээр хүүхэд сайн уншиж чадахгүйсэн ч гэсэн аяндаа нэг юм дурлаад ирэхээр тэгэл нэг мэтгэдэл өөрөө ч анзаараагүй ч гэхдээ тэгэл уншаас орчихсан ер нь. Миний хань цэрэн дэш өвгтэй мөнх Эрдэнэ. За өнөөдөр энэ ерөнхийлөгчийн ивэл дор зохион байгуулагдаж байгаа мөнх тэнгэрийн бичиг үсгийн үзэсгэлэнд бол одоо бүтээлний шалгараад ингээд бүтээлийнх нь батламжийг ингээд гардаж авлаа. Тэгэхээр миний хань мөнх Эрдэнэ бол одоо Монголын бичиг үсгийг одоо сэргээн дэлгэрүүлэх, хуучны одоо эртний бичиг үсгүүдийг одоо судлах. За мөн уран одоо сайхан бичих ажилд бол их хувь нэмрээ оруулж исэн юм хүн. Тэгэхээр
энэ өнөөдрийн авсан энэ батламж бол одоо Жанлав цогцол нэртэй бүтээл дөрвөн хэсгээс бүтсэн ийм бүтээл. Тэгэхээр энэ хуучны их хүрээний 9 зүйлийн сургууль гэж байсан. За энэ сургуулийг одоо сэргээх, за энэ ажлыг одоо цааш нь одоо уламжлуулахад бол одоо өөрийн гэсэн их хувь нэмрийг оруулсан. За эртний дорн дахны одоо бичиг үсгүүд ланд соём за Вагендра одоо төвдийн одоо бичиг үсгүүд за тэдгэрийг бол одоо тэдгэрийн бүх төрлийг одоо судалж за тэр төдийгөө одоо уран бичдэг. За ийм хүн байсан. Тэгээд одоо хань маань хэдийгээр өнөөдөр байхгүй ч гэсэн одоо дээд тэнгэрээс харж байгаа хаа гэж би ингэж бодож байна. Энэ би одоо хэврэг боловч эрдэм уйс гэдэг бол одоо үргэлж одоо ингэж мөнх оршдог гэдгийг хэлэхэд бол таатай байна.